Улс төрийн том тэмцэл явагдаж байна, тийм ээ. Тэгээд тэр тэмцэл донд ингээд хүмүүс хэн ямар буруутай үйл ажиллагаа явуулваа гэдг рүү төлхөө анхаарад хоёр талдаа хуваагддаг. Одоо хүссэн үсээгүй ингэдэг, тийм. Тэгэхээр энэ байдал донд төөрөгдөлд ороод байгаа байхгүй. Тийм болохоор нэг алхам хоошлчих. Ер нь яхаараа энэ нүүрсний салбар чинь ингээд ицсадаггүй хулгаанд өгөлдсөн. Тэг ягаад улс төрийн намын тэмцэлийн нүүрстэй холбоотой яавал бид нар эрүүлчих гэдэг өнцгөөс нь нүүрсний энэ гэрээнүүд чинь яаж хийгдгийг коксчих нүүрс гэж яагаад чухал юм. Тэг яхаараа энэ улс төртэй холбогдоод байдгийг би зориуд цаг гаргаж тайлбарлсан сэтгүүлч нар тийм. Тэгээд тэр маань за эхлээд бид нар ойлгох хэрэгтэй нүүрс коксчих нүүрс бол чухал. Яагаад чухал вэ гэж. Энэ талхны зураг байна. Талх бол халаахаар хөөдөг. Тэгэхээр коксчдаг нүүрс гэж хөөдөг нүүрсийг хэлдэг. Талхыг хөөлөхийн тулд дотор нь нөгөө эсгсэн хөрөнгө хийдэг тийм ээ. Тэр хөрөнгийн юг хуурай хөрөнгө кейкинг нутаг гэдэг дэлгүүрүүд хүмүүс авдаг шүү дээ. Кейкинг. Нүүрс бол кокинг. Буюу кокинг бол. Энэ хооронд ганцхан үсгийн зэрэг байгаа. Кейкинг хөөдөг талх, кокинг хөөдөг нүүрс. За хөөдөг нүүрс ховор. Түүхий гурлыг би чинь тийчих юм бол хөөхгүй ингээд нэг хатуу юм болцсон тий. Гэтэл яг ингээд талх шиг гой хөөдөг нүүрс бас ховор гэдэг байхгүй. Энийг бол коксчих нүүрс гэдэг. Тэр нь ховор учраас үнцэнтэй байдаг. Тэгээд нүүрс бол ховор учраас ялангуяа коксчих нүүрс шороо болохгүй. Сүүлийн хэдэн жил дэлхийн нүүрсний хэрэглээ үйлдвэрлэл тогтмол өссөн. Уг нь бол хүн төрөлхтөд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод нүүрсний хэрэглээг буруулмаар байгаа. Гэхдээ хүснээр нь болохгүй. Ягаад гэвэл амьдрал өөр байна. Энэ том аж үйлдвэрлэл дид бүтц чинь нүүрс хэрэгжилж байгаа учраас богино хугацаанд өөрчлөгдөхгүй. 20 оноос хойш тогтмол өөрчлөгдсөөр байгаад энэ жилийн 25 оны урьдчилан хүлээлтээр 8.9 тэрбум тонн дэлхийн хэрэглээ үйлдвэрлэл нь 9 тэрбум тонн хүрэхээр байна. Үүний тал нь бүгд найрамд хятадд дулсан. Дэлхийн тал Монгол улстай 4000 км-ээр холбогддог. Буюу бид нар яг зах зээл дээр байх. Тэгэхээр манай нүүрс бол хүн зэнгүй болохгүй. Яагаад би энийг цохон тэмдэглэж хэлээд байна гэхээр өнгөрсөн жилийн парламент дээр болоод гадуур хэвлэл мэдээллийн хэрэгслэр нүүрс шороо болох гээд байна. Нүүрсний үн хямд чамаагүй ихээр нийлүүл богино хугацаанд хямд байх нь чухал биш гэдэг ийм мэдээлэл маш их явсан. Тэгээ би энийг бол том гэрээний урьдчилгаа болгож сэтгэл санааны бэлтгэл байдлаар бас ашигласан гэж үзэж байгаа. Тэгээ энийг бид нар дагаж намжиж болохгүй. Яагаад гэвэл нүүрс бол хэрэгтэй гэдэг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд улсын хурлын дээр нөгөө том гэрээний асуудал орж ирсэн шүү дээ. Тэгэхээр үндсэн санаа нь Монгол улсад төмөр зам холбох нөгөө хил дамсан байгууламж байгуулах нь чухал байна. Тэрийг бол мөнгөний төлж байгаа. Мөнгөний төлснөөс гадна нүүрс худалдаа авах урт хугацааны гэрээ байгуулах чинь энэ нүгэнд тусдаа байх ёстой асуудал. Гэхдээ энэ хоёрыг заавал хамтд нь хийнэ гэдэг ийм санал бол худалдаа авахч талаас орж ирсэн. Тэгээд би хувьдаа зүгээр ямар хөө байр суурь илэрхийлж байсан бэ гэхээр төмөр зам дамнуусан байгууламж чухал аа. Тэгэхдээ энийг дагуулад хөнгөлөлтөө үнээр нүүрс нийлүүлэх. Тэгээд тэр нь урт хугацаанд алдагдaltaй байх юм бол заавал хийх гэдэг алба бол бас байхгүй. Гэрээ бол харилцаа ашигтай байх шүү дээ. За тэгээд үүнийг залруулахын тулд 12 сард зарчмын зөрүүтэй саналууд эдийн засгийн байнгын орон дээр оруулж ирсэн. 12 сарын 26-нд эдийн засгийн байнгын орон дээр би 4 санал оруулж ирээд нэг нь дэмжигдээд 27-нд нэгдсэн чуулган дээр бас дөрвөлнгийн яриад нэг нь дэмжүүлээд нөгөө гурав нь унсан байдیں۔ Тэгэхээр хөөчлөөр би тэнийг таслахгүй болохгүй маань. Энэ тэр одоо тэр хэл олголтын чинь манайх мөнгөний өгж байгаа мөртлөө дахиад бас нүүрсээ хамтах өгөх тийм хоёр янзын юм байгаа мó тэрэн дээр чинь. Тий. Яагаад тийм байгаа юм? Яагаад гэдгнийх хуу хятад талаас тавьсан санал. Тэгээ манай тал бол гишүүдэд биднэрт ирсэн мэдээллээр засгийн газар бол хилцээр ийсэн. Хятадын тал бол төмөр замаа холбоё. Гэхдээ бид нар заавал одоо баталгаатай урт хугацаанд нүүрс худалдаж авах хэрэгтэй байна. Тэрийг логикоор бодоход чинь их хөрөнгө оруулаад төмөр зам барьсан хүмүүс чинь нөгөө ачаат авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ачаатай байхын тулд заавал нүүрс авах гэсэн мөрөө байгуулж байгаа. Манайх мөнгөний төлж байгаа гэдэг та сая. Төмөр зам бол мөнгөний төлөөд байгуулж байгаа. Нөгөө хил холболтыг
Төмөр зам гэдэг чинь бид нар чинь өргөнөөр авчиад хил дээр авчирсан байж байгаа шүү. Тий. Манайх хил дээр авчихсан. Хятадын талд бас хил дээр Авчирсан байж. Тэгээ энэ хоёрыг хооронд нь холбох нэг том байгууламж хэрэгтэй байна. Тэгээ тэр байгууламжийг бол монголчууд мөнгөний төлөөд хийлгэж байгаа. За тэгээ мөнгөний төлөөд хийлгэх чинь гэхдээ цаашаага хилээс цаашаа хятадын гүн рүү орсон төмөр замыг хятадууд барьсан. Тэгээ бид нар энэ замаа бол үр ашигтайгаар ашиглах ачаатай байх хэвээр. Тэгэхэд бол та нартай гэрээ байгуулна. Тий. Тэгэхээр окей гэрээ байгуулж болно. Гэхдээ энэ хоёрыг заавал энийг хийхгүй бол энийг хийхгүй гэсэн байдлаар бол хандаж болохгүй. За энийг би 24 оны 10 сарын 25-нд улсын их хурлын голдоо байдаг энэ дээр гарч ярьсан. Заавал хийх гэдэг аль баггүй шүү гэж. Ягаад гэвэл газраараа бид нар 80 сая тонны гаргаж чадчих. Төмөр зам орсноор бүр их нэмэгдэнэ. Гэхдээ төмөр зам орсноор 150 сая болно энэ гэдэг бол бараг боломжгүй. Хятад улс нэг 100 гаруй сая тонн коксч нүүрсэл гаднаас авдаг байхгүй. Тэрний дийлэнх хийх Монголоос авах гэж байхгүй. 3.1-ээс 50% дээр бол байна. За тэгээд тусдаа байх ёстой юм заавал хамтрна гэсэн тийм санал тавьсан юм лээ. Тэрийг ачаад байх ёстой гэж тайлбарласан. Тэгээд энэ хилцээрүүд хийгдсэн. За тэгэхээр нэг гол бидний ойлгох ёстой зүйл бол нүүрсийг биржээр зардаг. Нүүрсийг бол биржээр зардаггүй юм а гэж холон ярьсан. Тэгээд зах зээл унтсан үед бол худалдаа өмнө. Дараа нь жоохон сэргээд ирэхээр одоо бирж ажиллаад эхэлсэн. Оросд байна, Америкт байна, Хятад байна, Европт байна. Нүүрсийг биржээр зардаг. Энэ бол Монголын хөрөнгийн биржийн бэлтгэсэн мэдээлэлээс авсан зүйл. Энийг би бас танилцуулсан их хурал дээр. За дараагийнх нь явуул. Биднэрт одоо бирж байна, офтек гэрээ байна, урт хугацаатай тогтмол гэрээ, 3 төрлийн гэрээ байна. Офтек гэрээнүүд нь болохоор зэрэг юм барий. Тэгээд төлбөр байхгүй учраас дараа нь бүтээгдэхүүнээрээ төлчихье гэдэг агуулгатай. Тэгэхээр ийм офтек гэрээг бол төмөр зам дээр хэрэгжүүлсэн баяжуулах үйлдвэр барьсан. Төмөр зам бод баяжуулах үйлдвэр нь Хятадын Norinco компани. Тэгээд нефт дамжуулах хоолой дээр барьсан Хятадын Norinco компани. Тэгэхээр энэ гурвын нийлбэр нь бол ойролцоогоор 10 сая тонн өрсөн. Энэ гурван гэрээ бол үндсэндээ дуусч байгаа. Бараг л дууссан. Тэгэхээр энэ дуусч байгаа гэрээнүүдийг бол ил болгосон. За тань том гэрээнүүд байгаа. Энэ том гэрээнүүдийн нийлбэр дүн ойролцоогоор 100 сая тонн бол. Chalco компани жил болгон зүүн цанхи олборлтын 60% буюу ойролцоогоор 10 сая тонн. E-commerce Winsway компани хуучны энэ бол 15 сая тонны гэрээтэй. Jayo гэж компани 15 сая, Norinco 15 сая. Ингээд 4 том гэрээтэй Монгол улс явж ирсэн. Эрдэнэс даван толгой. Үүн дээр нэмэгдээд саяны China Energy-гийн 2 гэрээ орж, нэг гэрээ орж ирж байгаа. 30 он хүртэл жилд 5 сая тонн, 30 оноос хойш жилд 20 сая тонн. За тэгэхээр энэ том гэрээнүүд бол хаалттай. Эхний дөрөв Швейцээ байгуулагдсан гэрээ. Мэдгүй. Би яг он сарын мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд хэдэн жил явсан. Одоо дуусж байгаа гэрээнүүд. Дуусах төгсөж байгаа. Тэгэхээр энэ гэрээнүүдийг бид нар цаашдаа үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг бодохын тулд биржийн арилжаа, том гэрээний арилжааны хоорондын харьцааг бодох хэрэгтэй. Энэ хоёр чинь хоорондоо харилцан аль аль нь байж ажиллана. Тэгэхгүй бол хит давмгаалаад дийлэнхэн том гэрээр явах бол Монгол алдагтай байхгүй. За ингээд 3 төрлийн одоо нүүрсний борлуулалт байна. Бирж энэ бол богино эргэлттэй. Тэгээ биржээр зарахад их хвчлэн өндөр үнэтэй байна. Урт хугацааны том гэрээнүүд тогтвортой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар том хөрөнгө оруулалт уурхай ажиллаа төлөвлөхөд эдийн засаг төлөвлөлт бид нар урт хугацааны гэрээнүүд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Офтек гэрээнүүд бүтээн байгуулалтынд бол мөнгө байхгүй. Мөнгөний авчид дараа нь үрсээ өгнө. Заримдаа бас хэрэгтэй байж болно. Асуудлын гол нь эдний харьцааг барих хэрэгтэй байна. За тааш нь явуулъя. За ингээд харьцаа барих гэд яасан бэ гэхээр зэрэг бид нар одоогийн байдлаар Эрдэнэс даван толгой 21 сая тонн нүрс энэ онд гаргажээ. Үүнээс 16.6 сая тонн нь том гэрээгээр ур хаам нөхцлөөр 4.4 сая нь биржээр. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 80% нь том гэрээгээр 20% нь биржээр зарагдсан байна. За биржээр зарагдсан 20% дотор дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь сул коксчих нүрс. Бирж дээр коксчих нүрс бараг байхгүй. Гэтэл 5 толгой уурхаагаас гаргасан нийт нүрсний талаас 80% нь коксчих нүрс борлуулсан байна. Буюу том гэрээнүүд ур хаам нөхцлөөр коксчих нүрс авч байна. Бүгдийг авцсан. Бирж дээр коксчих нүрс үлдэхгүй байна. Тэгэхээр бирж рүү орж сайн нүрс худалдаж авмаар байдаг.
Хятадын худалдаачд байна, олон улсын худалдаачд байна. Гэтэл нөгөө кокс нүүрс нь бирж дээр ирдэг. Бирж дээр ирэх коксч нүүрс орж ирэх юм бол биржийн худалдаа авалт нэмэгдэнэ. Ингээд бирж том гэрээ хоёр аль аль нь байх ёстой 50-50% ядаж байхгүй бол одоо бол 80-20 болчиход байгаа байхгүй. Жолоочийн тээврийн хувьд хоёр дахь асуудал нь Монголын нутаг дээрх тээврийг монголчууд хийх нь ер нь бол зүй ёсны асуудал гэж би үздэг. Одоо бол нэг 10-20 долларын өртгөөр ингээд тээвэрлж явж байгаа. Эрдэнэс тамтлах нөгөө биржийн дуудлагаар явсан гэрээ болохоор нэг 10 доллар орчим. Тэгээд тэр 10 доллар орчим дээр одоо Монголын хэдэн мянган жолооч нар ажилладаг. 10 доллар гэдэг нь болохоор нурмаг ачааг ачих нь жишг тариф. Тэр жишг тарифаас бага. Буюу жишг тариф чинь бодит зардал, засвар үйлчилгээ тэгээ нэг жоо ашиг бодсон байгаа шүү дээ. Тэрнээс бага үнээр ингээд тендерт ялж орохоор яадгүй гэхээр машина засаж хэлбэж чадахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, оролцохгүй байхаар зэрэг өөр хийх ажил байхгүй, ингээд өөрөө өөрсдийгөө идж байгаа. Тэгтэл цаана 80% том гэрээнүүд яаж явдаг вэхээр том гэрээтэй компаниуд өөрсдөө тээврийн компанид. Заримдаа нэг жоохон тендер зарж өөр хүмүүсийг оролцуулна. Тэр тээврийн компаниуд нь болохоор өөрийнх нь учраас тэрний ашиг алдагдал чухал биш. Би нүүрсээ эндээс гайгүй үнээр авлаа, хятад зарлаа. Тэндээсээ тээврийн хэрэгслээ шинжиллээ, гялгаар шинэ машинууд оруулж ирлээ. Монгол жолооч нарт бол цалингийн нөгөө явуулчихсан тэгээ болоо. Тэгэхээр энэ дунд нөгөө Монгол тээврийн компаниуд өрсөлдөх чадвараа алдаад сөхрөх ийм үр дүн рүү явж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь өөрсдийн нэрслэгээс хөрвүүлээд таях юм уу үгүй мүү гэдэг одоо бодох хэрэгтэй болж байна. Тэгэхээр хэрвээ тээвэр энэ байдлаараа явах юм бол нэгд төрийн өмчийн эднэс тавталгаа байна уу, нөгөө худалдаа авахчд байна уу, бүгд л нээлттэй сонгон шалгаруулаад тээврээ хийлгэх. Хоёрт нь тэр үнийн тариф нь ядаж ишиг үннээс дээшээ байх шаардлага тавихгүй бол эдгээр чинь бүгд дампуурах юм байна. За дампуурахаар тэр хүмүүсийн асуудлыг орхиж болохгүй. Ягаад гэвэл энэ чинь Монгол шиг том газар нутагтад өөрийн тээврийн бодлоготой байх шүү дээ. Тэгэхээр тэр тээврийн чадамжаа хадгалж үлдэх. Ингээд нээлттэй болох юм бол тэр том худалдаа авахч нар өөртөө заавал тээврийн компани байх гэдэг шаардлагагүй болчихно. Эдийн засгийн утгаараа ч гэсэндээ. Тэд нар чинь тэндээс мөнгө хийхгүй байхгүй. Гол нь найдвартай явуулахад бодож байгаа. Ингээд саяны тэр тээвэр үн нүүрсний чанар 3 дээр зарчмын зөрүүтэй санал China Energy-тэй байгуулахын өмнө би гаргасан. 12 сарын 26-нд. Нэгдүгээрт нь сорчлохгүй шүү гэж. Энэ уурхай чинь хөөдөггүй баг зэрэг хөөдөг. Буюу коксчдаг, сул коксчдаг, коксчдаггүй гэсэн 3 нүүрстэй. Тэгэхээр аль нэг нь бүгдээрээ сорчлохгүй гэдэг. Энэ заалтыг энэ гэрээндээ тусгаараа гэж. Тэгэхээр энийг бол Хятадын талаас ирсэн санал дээр зөвхөн коксчих нүүрс анхандаа байсан. Энийг 26-нд орой 9 цагт очиж эдийн засгийн байнгын орон дээр танилцуулаад дэмжсэн. Дараа нь чуулган дээр дэмжсэн. Тэгээ нэг сонирхолтой юм нь очиж энийг яриаггүй бол энэ асуудал ярихдаггүй. Тэгэхээр уг нь бол энэ засаглал чинь бид нар чинь институттэй, хүрээлэнтэй, эрдэмтэн судлаачтай, эдийн засгийн хөгжлийн яамтай ингээд сандууд шатаараа орж байгаад улсын хурал дээр шийдэгдээ чиглэн гарах ёстой байтал энийг тэнд нэг төрсөн өдрийн баяр тэмдэглэж хагаад хурал болж байгааг нь мэдсэн хүн очиж санал болгосноороо улсын хурлын тогтоолд орж яах гэдэг нь бас сонирхолтой үзэгдэл. Нэг талаас парламент ингээд ажиллаж байгааг бас харуулж байгаа юм бол би бол энэ саналыг гаргасандаа энэ төсөөлөлтөд салбарт технологийн орсноор өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэний үр дүн бол олон 100 сая доллараар урт хугацаанд хэмжигдэнэ. Хоёрдугаарт нь үнийг бодохдоо Монголын хөрөнгийн биржийн үн болоод олон улсын нэмэлт индекс оруулж ирээ гэдэг саналыг тавьсан. Тэгээ энийг бол дийлээгүй нөгөө талтайгаа зарчмын хувьд тохирцсон хүчнээ олон хилцсэн учраас гээд. Гурав дахь нь бол тээврийг монголчууд хил нөхцлөөр хий гэж. Энэ бол бас дэмжигдээг байна. Ямар ч байсан ингээд сорчлохгүй шүү гэдэг нэг нь дэмжигдсэн. Энэ ягаад чухал вэ гэхээр цааш нь явуулчих. Эрдэнэс тамтлагоос олборлж байгаа нүүрсний 80% нь нөгөө том гэрээгээр явж байна. Тэр чинь бараг тэр чигээр коксч нүүрс явж байна. 20% нь биржээр. Тэгэхээр 80% нь том гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд сорчилж байгаа байхгүй. Тэр уурхай чинь 3 төрлийн нүүрстэй. Тэгтэл одоо гаргаж байгаа нүүрсний 70-аас 80% нь коксч нүүрс явж байна. Буюу сорчлоод байгаа. Тийм учраас дахиад том гэрээ байгуулах гэж байгаа бол ингэхгүй шүү. Коксч нүүрс нийлүүлнэ гэдгээрээ байгуулахгүй шүү.
уулын нөхцлөөр, геологийн нөхцлөөр ухаад гаргаад ирэх нүүрсний зохистой харьцааг мөрдөх ёстой гэдэг тийм чиглэл баггүй. За ингээд цаашдаа бид нар нүүрсэн дээр юуг анхаарах хэрэгтэй вэ? Нүүрсний гэрээнүүд төр Монгол улс. Нэгдүгээрт нүүрсээ биржээр түлхүү зарах. Одоо бол биржээр 20%, том гэрээгээр 80%. Энэ харьцааг 50-50% болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь хил хүртэл тээврийг монголчууд хийх. За энэ ажил хийж байгаа хүн цалин авна. Нөгөө дампуурах гэдэг тээврийн хэрэгслүүд тэдний цаан чинь санхүүгийн байгууллагууд зээл авсан банк бөхсүүд байна. Тэгээд эрсдэл гэж юм бий. Хятадууд тогтвортой нүүрс худалдаж авах нь чухал болохоос биш. Монголын нутаг дээр тээврийн тэдний хувьд чухал биш шүү дээ. Тэр найдвартай байхын тулд том компаниуд чинь мөнгөөр зодоод ингээд машин явуулдаг байхгүй. Тэгтэл монголчууд нан ажилгүй болоод идэг. Энэ дээр ойлголцох хэрэгтэй. Эрсдлээ монголчууд авах хэрэгтэй. Бид нар том гэрээ байгуулсан бол найдвартай хил өргөж өгье. За ингээд тээврийн компаниуд нь ажиллах. Гуравдугаарт нүүрсийг сорчлохгүй аа. Уурхагаас ямар гарч ирэн тэр харьцаагаар ингээд нийлүүлэх. Дөрөвдүгээрт нь Монголын үндэсний үнийн бодлого хэрэгтэй. Үнийн индекс. Индонез нүүрс зардаг индекстэй, Оросууд нүүрс зардаг, Оросууд үн тогтоодог индекстэй, Хятад, Америк бүгдээрээ Монгол улс нүүрс зарж орлогоо олдог. Монголд үндэсний үнийн индекс байхгүй. Монголд үндэсний бодлого байхгүй. Монголчуудын нүүрсний үнийн бодлого яаж өөрийнхөө үнийг унгаах вэ гэж чиглэлж явдаг. Монголчуудын ярьж байгаа зүйл нь манай бүтээгдэхүүн хэрэггүй болгож байгаа. Бид нар хямдхыг хэмжээгээр өгчий. Тэгээд манай бүтээгдэхүүнийг та нар авахдаа 5 индекс ашигла. Тэр индексийн чинь 70% нь Монголын үнээс хамаарах. Өөрөөр хэлбэл 5 захын үнийн өөрчлөлтийг гэрээнд ашиглаж байгаа. Тэр 5 захын үнийн өөрчлөлтийн 3 нь буюу хамгийн жин дарах 70% нь Монголтой ойр. Буюу Монголын нүүрс хямдруулаад их хэмжээгээр өгөхөөр тэр захуудын индекс дагаад буурна. Тэгэхээр буцаагаад бид нар тэр индексээ авахаар өөрөө өөрийнхөө үнийг буулгаж байгаа бодлого. За ингэхгүй ээ. Үнийн бодлоготой бай. Дөрөвдүгээрт нь энэ гэрээнүүдээр ер нь нууц байлгах болёо. Одоо байгуулсан 4 том гэрээ, дөрвөлөө дуусах шатанда байгаа. Офтек гэрээг нууцаас гаргасан. Нийтдээ нэг 10 сая тонны нийлбэр дүнтэй. 100 сая тонны том гэрээнүүд бол нууц байна. Тэр нь одоо улсын хооронд байгуулсан учраас Хятадын талын зөвшөөрөөр хамаагүй дэлгэж болохгүй үнэн гэж бодож байна. Гэхдээ тэрийг бид нар тохирох хэрэгтэй. Нэг бол дуусах, эсвэл тэрийг ил гаргая. Асуудлаа тавья л да. Яагаад болдгүй? Зүгээр нормал харилцааны хүрээнд. Монголын нийгэм эдийн засаг тогтолцооч өөр шүү дээ. Тэгээ нийгэм шаарддаг бол бид нар ил тодтол явах хэрэгтэй байхгүй. Ийм 5 зүйлийг бол барьж явах нь нэг талдаа Монголын эрх ашиг юм. Нөгөө талдаа Монголын эрх ашиг, Монголын нийгэм тогтвортой байх нь улс хоорондын худалдааны хэлцээр тогтвортой байх чухал. Хятад улсын хувьд энэ нэг нүүрсний хэрүүл монголчуудын нэг хулгай жилгээ юм бодвол тэднэрт юусоо сонирм биш. Тэднэрт юу хэрэгтэй гэхээр тогтвортой нийлүүлэлт хэрэгтэй. Монголын нүүрсийг авна, Австралиас авна, өөр улсуудаас авна. Тэгвэл үнийн бодлогоо барихын тулд Монголын арай хямд нүүрсийг бол тэд нар ашиг сонирхол байгаа. Хитрхийг оруулж ирэх юм бол Хятад чинь нийт когч нүүрснийхээ 90% нь өөрсдөө олборлдог байхгүй. Тэрний гол ордууд нь Монголтой ойрхон хойд бүсэд байна. Тэр уурхайч чинь дургуутсан. Монголын нүүрсийг их хаддаггүй хэмжээгээр оруулахгүй. Тэмцэл өрнө. Тэгэхээр бид нар баланс болоод тэр авдал байна. Тэгэхээр энэ балансаа хитрхи их нийлүүлэн хамаагүй хямдах өгнө гэдэг бол угаасаа бүтэхгүй. Тэгэхээр дэлхийн эдийн засаг, геополитик ийм бужигнаантай цаг үед Монгол бол найдвартай нийлүүлэгч, худалдааны түнш байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бид нар нүүрсээ бүгд найрамд Хятад ард улс руу тогтвортой найдвартай нийлүүлнэ үнэн. Тогтвортой найдвартай нийлүүлэхийн тулд бүх одоо 7 болцоргаагаа тавьж туугаад өөрийнхөө бүтээгдэхүүн үнийг унгаагаад ингээд ах шаардлага байхгүй. Харилцан үндэтгэлтэй хамтарч ажиллах шаардлагатай. Энийг бол би Хятадын тал зөвшөөрнө гэж боддог. Яах гэж би энийг ярьсан бэ гэж. Яах гэж ярьсан бэ гэвэл энэ нүүрсний далд хилцээр энэ нүүрсний хулгай гэдэг зүйл хаанаас бий болдгоо гэхээр гарын үсэг зурх мэдтэй эрх мэдэлтнүүдээс л бий болж байгаа. Гарын үсэг зурх мэдэлтэй эрх мэдэлтэн гэдэг бол компани удирдлага. Компани удирдлагыг хэн томилдог вэ? Хувьцаа эзэмшигч, засгийн газар. Засгийн газар гэдэг чинь хэн бэ? Засгийн газар бол сонгуульд ялсан нам. Тэгээд төрийн өмчийн компани чинь
намын даргын мэдлэлд очиж байгаа. Тэгэхээр төрийн өмч гэхээр зэрэг бидний юм гэдэг юм бол буруу. Төрийн өмчийг бол намын дарга мэднэ. Тэгэхээр намын дарга болохын төлөө яах вэ? Тэмцэх хэрэгтэй. Намын дарга гэдэг бол Монголын улсын төсөвтөө бараг тэнцвүүц хэмжээний төрийн өмчийн компаниудын хамгийн том дарга. Тийм учраас хулгайгаас саллаа гэх юм бол бид нар намуудыг төрийн өмчөөс холдуулах хэрэгтэй. Яаж холдуулах? Хамгийн хулгай ярьж байгаа Эрдэнэс 5 толгой дээр одоо 18%-ийг нь монголчууд эзэмшиж байна. Хувьцаа хэлбэрээр Монголын иргэд. За энийг бид нар яаралтай 34% болгоё. 16% нэмэлт хувьцааг Монголын дотоодын хөрөнгийн биржээр Монгол улсын иргэд худалдаж авах хязгаарлалтаагаар аж ахуй нэгжүүд стратегийн хөрөнгө оруулагч нь бас тодорхой хэмжээний хязгаарлалтаагаар борлуулаад 34% төрөх хэрэгтэй байна. 34% гэдэг бол компани хяналтын багц. Буюу туз, дээр нь төлөөллүүд орно, иргэдийн төлөөллүүд, тэгээд том гэрээнүүдээр орно. Дээрээс нь дүрмийг нь нээлттэй болгоё. Гүйцэтгэх удирдлага томилж байгаа хурлыг нээлттэй болгоё. Ил тод ингэжээж энэ хяналтан сайжруулах хулгай нь арай багасна. Ирээдүйд алхамаар ингээд 51% дийлэнхийг нь нээлттэй товчоод компани болох хэрэгтэй байна. За, үе шатыг нь бодохдоо гинт аваачаад бүгдээрингийн нөгөө үнгүүдүүлээд хүн болгон шуудаа нүүрс тараагаад өгчих юм бол эн чинь үндэсний урхаагаа эзэмшигсэн биш. Эсрэгээр бүр үнгүүдүүлээд тараахын зонд. Тэгж бол болохгүй. Тэгэхээр энэ үе шаттай явна. Эхлээд бол монголчууд эзэмшнэ. Дараагаар нь үйл ажиллагаа тогтворжоод эрүүлжээд ирэхээр дараагийн 10% багцсан хувьцааг гаргах. Тэрийг болохоор олон улсад гаргаж олон улсаас мөнгө оруулж ирж үйлдвэрүүдэд барина. Тэр 5-7 захиргааны станцаа барина. Эсвэл одоо бүр нүүрс химийн үйлдвэрүүд барих, кокс хийх гэдэг ингэж нөгөө бизнес загвар руу оруулж явуулахгүй бол энэ намуудаас төрийн өмчийн компаниг нэг ялангуяа Эрдэнэс 5 толгой холдуулахгүй бол бид нар хулгайгаас тасрахгүй юм байна. За хулгайгаас тасрахгүй болохоор юу болж ийнэ вэ гэхээр төр бүжигнаад байна. Парламентын засаглал монголчууд байгуулж байгаа. Бидний мөрөөдөл. Олон намын тогтолцоотой хяналт тэнцэлтэй айгүй гой загвар боддог шүү дээ. Шинэ Зеланд, Герман, Хойд Европ гэл. Энэ загвар чинь ажиллахгүй. Яагаад тэгэхээр нам засгийн газараар дамжуулаад уурхай эзэмшиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр намын хүрээлэлд байгаа ханган нийлүүлэгч, худалдан авагч, бизнесийг улс төрийн зугаар ингээ хүрээлэлд дэмжих. Тэд нар илүү ашиг их. Тэгээд тэрний цаана нь нөгөө хэсгийн хорооны идэвхтэн улс төрийн ажилчдаа залинжуулах. Нөгөөдөл нь болохоор нэг энэ тэндээс олдсон нэг 5 кг будаага тэр хорон дээр байгаа орлого багтаа иргэдэд тарааж өгтөө өөрийнхөө хүмүүст аваач тараах. Ингээд бүх шатандаа дээрээс ахуулаад доошоогоо хүртэл улс төрийн хүрээлэлээр нам гэдэг юмд дор бие биенийгээ багцсан нэг юм хэрэглэгчдийн шимэгч хорхон аврах том шимэгч хорхон тогтолцоог бид бий болгоцсон. Энэ Монголын ардчлалыг багалзуурдаж байгаа. 300 мянган гишүүнтэй нам гэж бахархаж ярихаасаа ичих хэрэгтэй. 21-р зуунд бол энэ Ленины намын загвар чинь байхгүй болцсон. Тэгэхээр 300 мянган хүнийг ямар нэгэн байдлаар ашиг орлогоор нь байгуулах барихын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас ирэх вэ? Яг Эрдэнэс 5 толгой шиг ийм төрийн өмчийн компаниудад хүмүүсээ томилно. Тэндээс элдв янзын хийлэм гарна. Тэн дундаас янз бүрийн мөнгөний схемүүд явна. Тэгэхээр Эрдэнэс 5 толгой бол жишээ юм, тийм ээ. Тийм болохоор үндсэн томьёол 2 дугаар хэсэг рүү орчээ. Үндсэн томьёол болохоор төрийн өмчийн компаниудыг улс төрийн намаас холдуулж байж нэгд улс төрийн нам ирүүлж байна. Хоёрт монголчууд одоо нөгөө бид нар баялагтай эзэн бай гэдэг байгаа шүү дээ. Эзэн байхад төр давчаад тэр нэг намын дарга надад яаж хуваарлах. Тэр нэг цагаан сарын өмнө хишиг, хувь, гордлого энэ төр гэдэг үгнүүд байгаа шүү дээ. Тийм гордлого мордлого хүлээнэргүй байгаа байхгүй. Та эзэн юм бол хувьцаа эзэмшнэ. Тэгээд тэр хувийнхаа ногд ашгийг аваа. Тэр засаг захиргаанд нь төлөөлөгч яваад оролцуул. Ийм чиглэл рүү бид нэр орох шаардлагатай. Тэгэхгүй бол нөгөө мөнгөнд явцсан намууд чинь парламентын нам төлөвшөхгүй байна. Парламентын нам төлөвшөхгүй болохоор парламент маань өөрөө ингээд хагараад болохгүй байна. Парламент бол Монголын тэнцвэртэй улс төрийн суурьштэй. Тэгээ бид нар одоо
ийм засаглалыг 90 он сонгоод авчихсан. Сая нэмэлтийн өөрчлөлтөөр холимог парламент үүсэхгүй хит нэг нам давмгаалаад байхаар сонгуулиуга тогтолцоог өөрчиллээ. Энэ дээр бол гавьяа байгаас хүмүүс бий. Ялангуяа тэр сүүмжлэл гэдэг том намынхан энийг дэмжихгүй бол угаасаа явахгүй байсан. Тэгэхээр энэ дээр бас зөв зүйл хийсэн. За тэгсэн ч гэсэндээ одоо энэ өмчөөсөө салахгүй бол энэ парламент ажиллахгүй. Сая төсөвийн талаар хэлж байхдаа гарч ирж байгаа байхгүй юу? 30 гаруй их найт төгрөгийн төсөв Монгол улс ярьж байна. Улсын их хурл. Яаж танах уу, яаж үр ашигтай байгуулах уу гэж зөндөө юм. Гэтэл энэ талд нь 30 гаруй их найт төгрөг улсын их хурлаас тусдаа ялтгаа явж байгаа. 26 их найт төгрөг төрийн өмчийн 67 компани борлуулалт. 26 их найт. 67 дарга 26 их найдыг шийдчихнэ. 3 их найдыг орон нутгийн өмчтэй компаниуд 350 компани. За тэгээд дээрээс нийслэл ороод ирж байгаа. Тэгээ ингээд 29 их найдаар нийслэмхээр бас 30 гаруй их найд болчихж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг нийтийн юм бол хянахгүй бол болохоо хичээд байна. Улсын их хурл тэнд 30 их найд, наан улсын их хурлаас гадуур 30 их найд. Энэ 30 их найдууд дээр намын засаглал яваад байна. Энэ дарга нарын биш иргэдийн хяналттай байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар төрийн нийтийн өмчийг үнгүүдүүлээд хувьцаа хэлбэрээр тараагаад дампууруулах гэж байгаа зүйл биш. Ашигтай ажиллаж байгаас нь ялангуяа Эрдэнэс таван толгой уул урхаагаас нь эхлээд алхам малхмаар нээлттэй болгох монголчууд үндэсний юм бол үндсээр эзэмших хэрэгтэй байхгүй. Ийм зүйл рүүгээ бол орж иж улс төр эргүүлж байна. Тэгээ парламентын засаг өгж байна. Үгүй бол одоо нөгөө тав болыг сайн мэднэ. Тэр нийгэм рүүгээ орох. Гэтэ тэнд ганцхан том ноо байх. Тийшээ орох боломжгүй нэг л асуудал байна. Тэр нь бол үзэн санаа итгэл үнэмшлэх. Тэр чинь бол тийм шашин байсан шүү дээ. Тэр шашин байхгүй. Тэгсэн мөртлөө эдийн засгаа бүгдийг төвлөрүүлсэн болохоор бүр өстө жинхэнэ аим шиг юм болох магадaltaй. За тэгээд асуулт хариулж явуулъя. Тэгэхээр одоо ярьчлаа. За энэ нэг слайдыг гаргадахдаа тэр нэг 6 хэлцээр нөгөө юм нууцаас гараагүй байгаа гэсэн. Энэ дээр та ингэсэн байхгүй юм. Эхний дөрөв чинь болохоор дандаа нөгөө нэг 80% нь том гэрээгээр ингээ гараад байна. Тэгвэл тэд нар ч бараг бүгдээрээ когсчих нүүрс байна гэдэг. Тэ. Тэр энэ дөрөв чинь нөгөө ил болоогүй учраас та бол тэр гэрээний доторхыг мэдэхгүй байна тий. Энийг тэгтээ энэ дөрөв бол дуусч байгаа юм байна. Тийм үү? Таны ярианаас тий. Энийг одоо өгөн дуусч байгаа юм бол ил гаргачих хэрэгтэй л байна. Одоо энэ чинь цаана энийг хийсэн нэг нөхөр одоо манай талаас байж л байгаа шүү дээ, тийм ээ. Одоо тийм л баг. Зөвхөн тэр 10 аптекерэнүүд нэг 10 сая тонн юм бол энэ чинь нэг нэгтэл 15 сая биш шүү дээ. Тийм. Тэгэхээр тэнд тийм их булхай байсан юм чи энэ дунд одоо ер нь хичнээн байх болоо юм. Одоо тэр нэг ил гарсан энэ нас чинь 10 дахин том гэрээнүүд нь далд байгаа. Тэгээд яг нөгөө тал нь том төрийн өмчийн компаниудтай хийсэн. Тэгэхээр бол тэнд нэг тийм тэнэг хүмүүс биш дээ. Тэр чинь тэр дотор нь манай нэг том улс төрч сонирхлоо авчуулаад тийм азар нэм бол хийхгүй шүү дээ чинь. Дил гаргалаач гэсэн нэрнийх мөшгөд байх юм бол байхгүй л байна. Гүг яг хөө тэр чинь одоо хооштой яах вэ гэдэг бид нар аюул сайн. Тавталгал хийсэн байгаа шүү дээ. Тэгсэн байгаа. Сая слайдыг байлгаж байгаа битээ ягараа тий. За тэр 5 дахь 6 дахь гэрээ. За эн чинь бол саяхан өнгөрсөн нөгөө өвл хийгдсэн гэрээнүүд. Энийг нөгөө нэг манай нэг хоёр гишүүн Баярмаахийн хоёр Амбат хоёр гишүүн аваад нэг үзээд ил болгочих юм шиг юм ярьж байгаа. Тэгээ чадсангүй юу та тий. Тэнтэй уулзсан юм тухай. Тэгсэн. Энэ яг хуу хянан шалгах төр ороо байгуулъя гэсэн. Тэгээд хянан шалгах төр ороо байгуулах бол зүгээр улсын их хурлын гишүүний эрхийн асуудал. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрх. Тийм болохоор байгуулж болно. Нормал. Нэг жоохон миний зүгээр дотроо болгоомжлоод идэг зүйл бүр анхнаасаа л тийм байсан. Одоо ч гэсэн болгоомжлдог зүйл бол иймэрхүү нэг гэрээний хил амтай ямиг бид нар улс хоорондын худалдааны харилцааны асуудал болгочих вэ. Тэрнээс болоод үеэс бүтэхгүй юм байна энэ төр гэдэг. Тэгэхээр тэр болгоомжлолыг нөгөө талдаа бас айд суулгаж болохгүй тийм ээ.
Тийм юу гэсэн үг. Айзууд парализуулчих шүү дээ. Би тэрнээс айгаад ерөөсөө хятадтай ярьсан юм аа тэгэл үгэнд нь ороод явъя гэж бол болохгүй байхгүй юу? Тий. Тийм болохоор зүгээр аль хүртэл ядчил зүгээр тэр гэрээг үзэж танилцаад тэгээд аль хүртэл негошиашн хийж болохын үгүй мүү гэдгийг ярих л хэрэгтэй. Тэгэхээр бол би хянан шалгах хороо байгуулах нь зөв л гэж бодож байгаа. Тэгсэн чинь нөгөө улсын их хурлын тухай хуулиар нэг чуулганы намрын чуулганы хүрээнд жишээ нь 2-оос илүү хянан шалгах хороо ажиллуулж болдгүй юм байна л да. Тооны хязгаар тавьчих. Тэгээд логикоор бодоод үзвээс үндсэн хуулиар энэ улсын их хурлын гишүүн чинь ард түмний илч гэж байгаа шүү дээ. Төлөөлөл. Тэгэхээр улс оронд ямар ч зүйл бий болж болно. Гинтийн янз бүрийн том ноцтой аваароосол онцгой байдал юу болд. Тэгтэл тэр асуудлаар хянан шалгах хороо байгуулах яралтай хэрэгцээ шаардлага гарч болно. Тэгсэн чинь доор байдаг хуулиараа 2 хэвсэн байна. Хугацаа нь. Тий. Энэ бол нөгөө ард түмний элчид олгосон эрх үүргийг хязгаарлалч. Тэгэхээр энэ бол илэрхий бас зөрчилтэй асуудал байна гэдэг үндслээр манай ажлын алба бол үндсэн хуулийн зэцэд хандсан байна. Тэгэхээр тэд хилцээд хэрвээ одоо 2-оор хязгаарлаж болохгүй гэх юм бол нибэд гаргавал ийм энэ зөвхөн чанаа энерги зориулсан зүйл биш. Ерөөсөө ямар нэгэн асуудлаар хянан шалгах хороог бол ажиллах боломж нь нэлээд байх шүү дээ. Энэ хоёрт байгаа тэр e-commerce гэдэг чинь хуучны тэр Wednesday гэж компани юм байна шүү дээ. Энийг одоо би л сүүлийн нэг 10 жил мэдж байна. Баян Монголын олон жил ажиллаж байгаа. Олон жил ажиллаж байгаа авж байгаа өөрсдөө тээвэрлэдэг юм чинь ийм л компани байж байна. Тэ. За тээвэрлэлтэн дээр за та бол Монголын жолооч нар бараг ач холбогдолгүй ашиггүй ажиллаад байдаг гэж хэллээ тийм ээ. Тэгсэн чинь бид нар чинь нэг зарим дарга нарыг тэр юунд хичнээн машин явуулдаг гинлээ зарим 40 сэтгүүлч хүн болгон хичнээн машинтай юм гинлээ энэ төр гэсэн нэг яриануд нүдний энэ төр явсан шүү дээ. Тэгэхээр бид нар чинь тийм ашиггүй юм дээр тийм олон машин явуулаад байгаа юм болж байна. Ялангуяа нөгөө ковидын үед бүр галзуурж ирсэн шүү дээ. Тэр чинь би 22 оны 9 сард нүүрсний хурал Code Mongolia дээр хар нүх гэж нэрлэж ирсэн. Нөгөө хар нүх шиг ингээд хамаг ашигын сороод тааш явчихдаг. Та санаж байгаа бол манай нэвтрүүлэг та дээр ярьж ирсэн. Тэгээд 11 сараас эн чинь ингээд нүүрсний хулгай гэдэг нэмээд явсан. Тэгэхээр тэр үед бол над бол чинь амар их мөнгө хийсэн биш тах гэдэг үү? Тийм бай. Тэг яг хин нэгээд ийсэн бас тодорхой биш. Төрийн нөгөө тусгай зөвшөөрөлтөө тээвэр хийх. Тэр тусгай зөвшөөрлийг өгөхийн тулд найз нартай их өгнө. Хин тэн шийдвэр гаргах өгөхөр нөгөө нам. Тэгэхээр ерөөсөө энэ үйл ажиллагааг л энэ улс төр намаас холдуулах хэрэгтэй байхгүй. Тэгэл тэр намын хүрээлэн хүмүүс ингээд тээвэр хийдэг. Тэгэхээр тэд нар бол ашигтай үед ашигтай байсан, ашиггүй үед ашиггүй байсан. Цаана хин охроод байна гэхээр зэрэг нэг одоо аль нэг аймгийн зайлуул нэг хүн чинь тэнд нэг хашаа байшингаа энэ төр барьцаан тавьж хагаад нүүрсэнтэй хуг хийд юм байна гэд нэг тэрийг аваад ингээд ирээд бизнес хийх гэсэн чинь ямар ч шансгүй болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нар бодох хэрэгтэй. Тэр олон мянган хүний тэдний бизнесийн эрсдлийг хаах гэдэг зүйл биш. Монгол төр гэж байдаг бол тээврийн салбараа бодох хэрэгтэй. Тэгээд тэнд 7,000 тэр тээвэр хийж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал. Ерөөсөө тэднийг ингэж эрхлүүлэх гэдэг зүйл биш. Зүгээр хүн наад захын хөдөлмөрийн цаг. Тэгээ явж байгаад нэг усанд ордог газар. Тийм ээ? Ийм зүйлс байхгүй. Хэдэн сар тэнд нэг машин дотор гомын жанж идээд тэний хачин найруулдаг кофе уугаад нэг хотоодгүй болдог. За тэгээд ариун цэвэр бэлгийн асуудал нь чинь биологийн амьтан шүү дээ. Ингээд ерөөсөө маш замраагүй аимшигтай нийгэм байгуулсан байна. Тэгэхээр зэрэг юугаар нээлттэй болгож тэр тээвэр дээр өрсөлдөд ажиллацгааг л дээ. Одоо энэ саяны тэр том компаниуд ч гэсэндээ Эрдэнэс 5 дугаар ингээд нээлттэй зарлаад бүгдийг оролцуулах тийм нөхцөлийг л бид нар байгуулах хэрэгтэй. За хоёул эдийн засаг уулуурхаа ерөнхий юм руугаа орох. Яг 2-3 асуулт нэмээд асууч тий. Энэ сорчлохгүй гэдэгтээ таны гаргасан саналыг ингээ хурлын дэмжээ тэр юу оруулсан юм байна. Тийм ээ? Хурлын тогтоол руу. Одоо энийг тэн дээр одоо энэ 3 төрлийн нүүрсээ тэд хувь гэж зааж өгсөн юм уу? Нөгөөгөө бол энийг одоо тэр явцын дунд нь хин яаж ханих юм? Их хурлын гишүүд бол уурхаагаас хичнээн хувь ямар нүс ордог мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй тий. Тэгэхээр их хурлаас бол уурхайн төлөвлөлтийг тогтоож угаасаа болохгүй. За та нар сорчлохгүй шүү.
уулынхаа тэр геологийн олборлтынхаа нөхцлөөр юу гарчин тэрийг нь тийм явуулаад хязгаар явуулаарай гэсэн агуулгатай заалт орсон. Хин их хоёроо ярьсан яран дээр бол одоо China Energy Erдэнэс 5 толгой дээр 55% кокс чхнүүрс, 35% сул кокс чхнүүрс, 10% нь болохоор коксчдаггүй нүрс гэж ярьсан. Тэгэхээр энэ харьцаа ингээ бодоод үзэхээр талаас илүү нь кокс чхнүүрс байна. Эн чинь бас хорчлоод байна штэ гэж тайлбарласан. Тэгэхээр талаас илүү гэдэг нь бол бас бодов ш та. Үнэхээр яг ямар харьцаагаар гарч байгаа тэрийг нь бол харах хэрэгтэй байна. Тэрийг нь бол би мэдэхгүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад 80% нь талаас 80% нь кокс чхнүүрс гаргаж байна. Тэгэхээр тэрнээс бол арай багассан бооз. Тийм байна. Тий. Гэхдээ түүнээс цааш багасгаж харьцаанд өөрчлөлт орох ёстой юу гэдгийг ёстой уул уурхаан тэр компани мэдээлэл авч бид нар харах ёстой. Магадгүй хянан шалах хороо байгуулагдах юм бол энэ мэдээллийг бид нар харна. Тэгэхээр эн чинь тэр чинь байгалийн юм шүү дээ. 55 40 одоо 10% байснаа 40 50 30 болж болно. Тэгээ яв нь бол багасах бах яванда. Энийг л бид нар харж тэрнтэйг уйдж явах хэрэгтэй. Энэ үндэсний үнийн индекс гэж юу вэ? Энийг яаж тооцдог? За энэ дээр би слайдн дээр харуул. Эснүүд дараа да. Зэ. Дараа нь хүлээлгэж болно шүү дээ, тий. Тий, за таслаад явчих тий. Энэ дээр бас нэг ийм асуулт байна. Энийг нэг гаргаж явах хооронд энэ нөгөө манай сангийн сайд чинь ингэж байгаа шүү дээ. Хятад зүгээр биднээсээс авъя л гэдэг байгаа зүгээр өөрөө ч болсон та нар хил дээр хүрээ дээр бид нар бүгдийг аван шүү гэд ингэж байгаа гэж одоо тэр нөгөө юун дээр их хурл дээр ярьсан да та тэрийг сонссон байлгүй. Таныхаар бол эдгээр чинь зөвөр нэг 100 сая тонны гэж хэл авдаг тэрний манай талыг л авах байх гэсэн. Та энэ тоо ярьж байна. Өнгөрсөн жил бол 120 сая тонныг бол хятад авна гэж байна гэж ярьсан. 160 сая тонныг авна гэж байна гэж ярьсан манай сайд нар. Хятад улс бол кокс чхнүүрс 100 гаруй сая тонныг л авдээ. Тэгээд манахаас гаргаж байгаа кокс чхнүүрс бол 100% хангаж болохгүй. Тийм боломжгүй. Тэр чинь өөр улсаас авна. Хоёрдугаарт нь хятадын дотоодын уурхаанууд Монголын нүүрснээс болоод дам борохгүй. Монголын кокс нүүрс хэтэрхий их орж ирэх юм бол Шансигийн өвөр Монголын далд уурхаанууд хүнд байдалд орно. Тэгэхээр тэр оронд нэг баланс баригдана. За энэ баланс бол за мэдэхгүй нэг би одоо шууд нэг айхтар судлаач хүн биш хэлэхэд хаашаа. Гэхдээ ер нь баримжаар бол нэг 100 саяас бол нэг яахгүй тий. Тийшээ гарахгүй. Тэгээд тийм учраас China Energy-д хийх гэрээ чинь хэтэрхий том дүнтэй байна. 20 сая тонн хөнгөлөлтөө үнээр. Тэгэхээр нөгөө гаргаж байгаа нүүрсний чинь тал нь эсвэл 3.1 нь хөнгөлөлтөө үн байхаар нийт нүүрсний үн чинь унах шүү дээ. Хэрвээ та нар ингэж байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм бол тэгвэл тэр хятад улс хэдийг ч хамаагүй авъя гэдэг байгаа юм бол хилцээр дээрээ Монгол хятадын хоорондын худалдаанд нүүрсний худалдааг 150 сая хүргэнэ гэж биччихээ гэдэг миний дөрөв дэх санал байсан. Тэгээд тэрийг бол хүлээж аваагүй. Тийм. Тэгэхээр зэрэг тэр чинь юу харуулж байна вэ гэхээр тэгж 150% хүрэх нь худлаа гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Сүүлийн асуулт. Таны дараагийн асуудаг чинь нөгөө юу байсан? Юу асуулаа нөгөө слайд харуулъя гэдэг чинь. Үндэсний үнийн индекс. Үнийн индекс тийм над дээр хэлчихэ. Одоо ингээд суур үн байгаа. Тэр том гэрээнүүд офтекуудын суур үнийг дараа улиралд нь өнгөрсөн улиралд үн яаж өөрчлөгдсөн бэ гэдэг өөрчлөлтийг нэмээд шинэ үнэ гаргаж авна. За үнийн индекс гэж юу вэ гэж. Жишээлбэл сая нээлттэй болсон Норинкогийн гэрээнд 2022-ын 20 дугаар улиралд 113 тонноор гэрээлсэн байгаа. Урхаам нөхцлөөр 1 тонн кокс чхнүүрсийг. За дараагийн улиралд яах вэ гэхээр өнгөрсөн улиралд үн хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг хувийг нэмнэ. Тэгээд шинэ үн гарч ирнэ. Тэгэхээр нормал. Гэхдээ аль захын 5 захын мэдээг ашиглана. Тэр 5 зах нь энэ байна. 30% нь тэр дээдлийн Шансикогийн кол, 10% нь тэр дараагийнхан. Тэгээд 10% нь Плац энэ Сингапурынх. 20% нь MB Coca-Cola-ийн Jintan гэдэг. Энэ хятадын бонд дээр гаднаас ирж байгаа нүрс. Тэгээд доотлих нь 30% нь тэр сайн чанарын кокс нүрсний дундаж өгнө гэдэг. Энэ бас хятадын дотоодих. Тэгээд энэ 5-аас 30, 10, сүүлийн 30 ингээд 70% нь хятадын Монголтой ойр кокс чхнүүрсний үнийн индекс. Буюу энэ үнийн индекс бодож байгаа нөлөөлөл чинь 70% нь манай нүүрсний үнээс хамаардаг захууд. Бид нэр хямдхан өгөөд байвал энэ индекс дагаад буурна. Тийм болохоор
өөрсдийн бас үнийн индекстэй байх хэрэгтэй байна. За тэр Монголын хөрөнгөний биржийн дээр зарж байгаа нүүрсний үнийн индекс байж болно. Тэгээд нэмэх нь бас гадаадын нэг үүсвэрийг оруулж ирье. Ингэж холихгүй бол нөгөө талд давмгаалаад байна гэдэг санал байсан. Тэгэхээр цаашдаа монголчууд нэг үнийн зөвлөлт ч юм уу нэг юм байх хэрэгтэй. Өөрсдийн үнийн бодлоготой биржийн оптекийн том гэрээний харьцаа хэд байвал зохимжтой юм? Ямар төрлийн нүүрсийг гаргаж ивэл зохимжтой юм? Яавал үнэ гайгүй байх уу гэдэг ийм юм бодох хэрэгтэй байна. За ойлголоо. За би энэ хоёулаа энэ сэдвийг дуусгахад би танд нэг улсын хурлын гишүүн хэлсэн дээр би нэг юм захиас хэлчихье гэж бодсон юм. Таны сая ярианд чарлаа. Тэр нөгөө нэг энэ мөнгө нөгөө намар дамжаад ингээд доошо яваад байна гэж. Одоо энэ намар дамждгийн хамгийн том жишээ нь энэ нөгөө эсгийн ахлагч нар гэж хэдэн хүн байдаг гэсэн бэ чинь. Хэдэн мянган хүн. 20 мянга, 30 мянга ч юм байна. Энэ улсууд чинь яг жинхэнэ бол ямар ч төрлийн ажил хийхгүй байгаа. Намын ажиллаа хийж байгаа. Ухуулагч хийж байгаа. Та нэр дэвшээд энэ тойргуудаар явж байсан өөрөө тэрийг одоо бараг ясмахаараа мэдэрсэн байх. Энэ хүмүүсийн цалин асаа тэр багш эмчнэрийнхээ цалин руу хийгээсэй гэж энийг одоо би юуны хувьд танаар дамжуулж иргэний хувьд сонгогчийн хувьд би дамжуулж их хурлд хэлж байгаа юм. Танаар дамжуулж. Тэг би нэлээ олон сошиалд бол энийг их олон дэмжиж юм лээ. Их хурлын гишүүд ч гэсэн бас мэрсээр юм бичсэн байлээ. Тэгэхээр энийг бол гаргаад яг тэр хэлцүүлэг дээр нь тавихад бол яг ер нь ямар нэг юм хоёр талтай шүү дээ. Одоо ингээд тэр нийгмийн ажилтнууд ч нөгөө хаана ямар хэцүү амьдралтай хүмүүс байна вэ гэдгийг яг сайн мэддэг хүмүүс. Тэгээ ингээд тэд нар чи тэднийг тэр гэдэг юм мэддэг байхгүй юу? Тэгээ тэр утгаараа тэр хүмүүст хүрэх бас нэг юм гүүр болж байгаа. Үнэн. Тэгвэл таны хэлж байгаагаар бас яг намын гүүр болж байгаа яг үнэн. Ялангуяа сонгуулийн үеэр тэгээ ингээд багцалдаг нөгөөдөлөө. Тэгээд бид нар одоо ингээд жигнэх хэрэгтэй тий. За энэ хүмүүсийг байснараа нөгөө хөгжлийн бэрхшээлд хэцүү амьдралтай хүмүүсээ бид нар мэдж бүртгэж чадж байгаа юм байна. Харьцаж чадж байгаа юм байна. Гэхдээ эднэрийн чинь нөгөө талд нь тэдэнд өөрөө эднэр зарцуулж байгаа юм байна. Тэгээд улс төрийн хувьд ийм ажиллагаа хийгээд байна. Байхгүй болгочоор энэ хэсэг нь таслагдсан шүү дээ. Тэгэхээр байхгүй болгоод тэрийг яаж ордуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ерөнхий агуулгаар бол би тантай санал нэг байна. Бас нэг зүйл нь нөгөө одоо энэ түлшний систем, шахмал түлшний. Яг хэсгийн ахлагч нараас нь дортохооргүй. Баахан зэгүүд байгаа. Түлшний борлуулагч нар. Тэгээд тэр түлшний борлуулагч нар чинь сонгуулиар жинхэнэ улс төрийн ажил. Бүгдээрээ хаана хин хідэн хүнтэй хичнээн түлш мэднэ. Дандаа бүгдээрээ цалин аавн өрөөс. Тэгээд тэр түлшний бизнес гэдэг чинь бол ер нь утгаа алдсан. Төсвийн мөнгийг битгий янз бүрийн нүүрс рүү хийгээд байгаа шүү дээ. Тэр байшин савнд нь л оруулаа. Энэ бол бас нэг юм том сүлж байгаа. За дараа одоо та өдөрт 10 минут үлдсэн байна. Энэ дээр одоо ер нь уул уурхай Монголын уул уурхай өнөөгийн байдлын талаар та бас одоо хувийн бодолтой ирсэн байгаа тийм ээ. Тэрийг одоо манай үзэх сонирхолтой гэж. Монголын одоо энэ улсын төсөвтөө дүүцхүүц хэмжээний төрийн өмчийн компаниуд, төрийн бол орон нутгийн өмчийн компаниуд. Тэгэхээр энэ хоёрын чинь нийлбэр нь энд 35 их 80 ойролцоолж байлаа. За энд 35 их 80, энд 35 их 80. Нийлбэр нь хэд вэ? 70. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хэд вэ? 70. Тэгээд 80 гаруй их 80, 90 их 80 байна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 80% нь төр. Тийм байна. Бид нар 90 онд яг гэж өөрчлөлт хийсэн. Танай үеийнхэн бол ажилласан шүү дээ ялангуяа. Тий одоо зах зээлийн нийгэм жишээд энэ нөгөө хувийн хөвшин нийгмийн авч явдаг. Тэгээ 30 хэдэн жил ажилласан гэтэл эдийн засгийн чинь 80% нь төр байна. Хэвээрээ л 80% төр гэдэг бол миний юм биш. Намын дарга нарын захирдаг эдийн засаг. Тэгэхээр бид нар эндээсээ ерөөсөө салахгүй. Одоо бид нар эндээсээ салах хэрэгтэй байна. За салахгүй гэж болно. Энэ бол зөв юм, гоё юм гэж боддог хүмүүс байгаа. Харамсалтай нь Gen Z бүр одоо жоохон хүүхдүүд яаж би одоо улсаа хөгжүүлэх вэ? Одоо энэ уул хаврын бүгдийн сайхан сан цоглуулж агаад бүтээн байгуулад ингээд ийм юм бодож ярьдаг хүмүүс айгүй их байна. Тэгэхээр нэг бол бүгдээрээ буцчих. Одоо нэгэнд 80%, дахиад 90% төрийн мэдл болох юм бол эдийн засгийн загварыг өөрчлөө буцчих. Социалист болъё. Тэгэх юм бол энэ олон нам маань парламент хэрэггүй. Нэг намтай болно. Эсвэл бүр намгүй юм. За тэгвэл яах вэ?
фантазтай л да. Тэгэх юм бол эдийн засаг төвлөрсөн бол улс төр нэг угаасаа дагаад төвлөрнө. Тэгээд бид нар нэг том дарагтай болно. За бид нар нэг том дарагтай, хойд хөрш нэг том дарагтай, урд хөрш нэг том дарагтай. Ингээд чинь юм зүү зохистой юм шүү. Ингэж яддаг хүмүүс айгүй их байна. За окей. Таны зөв, та нарын зөв байж магадгүй. Тэгвэл энэ бол миний хувьд хизээч эвлэршгүй тогтолцоо. Монгол улс үндэстэн урт хугацаанд энэ Төв Азийн цээжинд байх юм бол бид нар өөрийн гэсэн замтай байна. Бидний түүх, газар зүй, ахуйн онцлог бол олон төвтөө альцсан нийгэм, чөлөөтэй харилцаатай. Нэг том багцанд орох юм бол бид нар хүссэн хүсээгүй энэ блокийн аль нэгнийх нь дагаж явахаас өөр аргагүй байдалд орно. Энэ бол миний хувьд монголчуудын сонгосон зам биш. 90 оны сонгосон зам бас тийм. Яах гэж бид нар ардын их хурал, баг хурал ингээд хуралдаж үндсэн хууль баталсан юм. Яах гэж төдийгөөс өдий хүртлийн нийгэм тэмцэл яваад байгаа юм. Тэгэхээр эргэж буцах юм байхгүй. За эргэж буцахгүй бол 80% байгаа эдийн засгийг 90% төржүүлж болохгүй. Тэгвэл одоо бид нар төрийн өмчт компаниудаас баг багаар алхам алхмарсаал хин нэгэнд үнгүй гадна дотныхоо нүгэн гэсэн үг биш. Монголчууд ихэд хувцас эзэм ш. Дараагаар ингээд үр ашигтай засаглалын нээлттэй болгоод явъя. Энийг яаралтай хийхгүйгээр ингээд нэг үр ашгийг нь сайжруулах, майжруулах гэд тэр шиг бодлоо байхгүй байх. За нэгдүгээр тийм тэгэхээр төрийн өмчөөс компаниудаас холдуулмаар байна. Хоёрдугаарт нь төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай уул уурхайг төржүүлэх процесс сүүлийн хэдэн жил бүр тасралтгүй явлаа. 2019 он үндсэн өөрчлөлтөөс эхлээд тэгээд тэртээ тэргүй 80% байгаа төрийн эдийн засгийг бид нар 95%, 98% болох гэдэг шүү дээ. Ингэж болохгүй. Яагаад уул уурхаад бид нар гадны хөрөнгө оруулалтыг хөөчв? Би одоо гайхаад л идэв. Манай 3 дахь хурс ярддаг хамгийн том ардчсан хүчний лидер байсан, ерөнхийлөгч байсан хүний маань үед хайгуулын лиценз олох болсон шүү дээ. Тодорхой хугацаанд. Тэгээд тэр нь хитрхи хугацаа алдчихсан тэрнээс хойш. Дээрээс нь одоо гаднаас хин нэгэн гээд хөрөнгө оруулалт хийгээд хайгуул хийгээд тэгээд нэг орд илрүүлээд нөөц бодуулахад хуулиараа таны нөөцийг стратегийн ордод хамруулж болзошгүй. Хамруулахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр тэгээ яадан ихээр зэрэг хамруулчих юм бол та өөрөө 34%-аас илүү эзэмшихгүй. Нөөц юм биш тэр компанийн. Тэгэхээр зэрэг би тэр нэг Монголд очиж хөрөнгө оруулалт хийгээд бөө мөнгө зарж исэн чинь ивэн таарвал хийж явчихна. Ив дарахгүй бол засах нь стратеги авчих юм байна. Тэгээ би 34-өөс илүү эзэмшиж болохгүй мэн тэр төсөл төр. Тэгэхээр ингээд үндсэндээ хөрөнгө оруулагч нар бол асуултын тэмдэг болоод тоошоороо суудсан. Энэ 24 онд баялагын сантай хамт орж нэмэлт төрчлөлт. Яах гэж хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа. Би нэг ойлгохгүй байхгүй. Тэгээд энэний үр дагаварт нь уул уурхай бол төрийн оролцоотой. Сая орооноо дээр өнгөрсөн жил ярьсан шүү дээ. Тэгтээ тэр 34%-ийг нэмэгдүүлж болно. Тэгтээ амнаатаа нэмчихэ гэдэг. Тэр яг энэ чинь тухайн үед ийм засагтаа улс төрчтэй ч очиж 8 хийх зохицолд орсон байхгүй. Тэгэхээр тэр 8-ыг хэн хийж чадах вэ? Тэр бол ердийн хөрөнгө оруулагч хийдэг 8 биш. Улс төртэй ажиллаж чадах төрийн өмчийн том компаниуд. Areva бол Францын төрийн өмчийн том компани. Эдгээр бол стратегиэр орж ирж байгаа. Тэр нь ч зөв. Дээрээс нь манай одоо өмнөд төршийн, хойд төршийн ийм засаг төртөө ажиллаж чадах, тэднийг базаж чадах ийм л зүйлд уулраа өгжнө гэсэн юм шиг хязгаарлалт хийсэн байгаа нь өөрөө Монголын эдийн засгийг хумжина. Тэгээд ийм хаалттай нөгөө 80% төрийн оролцоогоо 90 болгох гээд байна. Тэгвэл эн чинь бидний сонгосон зам биш. Тэгэхээр бид нар энэ 34% гэдэг энэ 34%-аас илүү хөрөнгө оруулагч эзэмшиж болохгүй гэдгийг яаралтай байхгүй болох хэрэгтэй. Энийг байхгүй болох юм бол нөгөө 10 онд чинь Канадын, Австралийн гол Монголоор чинь бужигн жилээ шүү дээ. Эднэр чинь орж ирэх хэрэгтэй байж тээ. Яагаад 3 дахь хөрсийн бодлого гэдэг юм чинь эдийн засаг байхгүй бол тэр худлаа өөрөө. Тэгтэл Монгол улсын үндэсний оршин тогтнох бүр үзэл баримтлал дээр 3 дахь хөрс гэдэг зүйл байна. 100 жилийн мөрөөдөл монголчуудын. Энийг яагаад энүүгээр хаагаад байгаа юм? Хиний төлөө юу хийгээд байгаа юм гэдэг асуулт байна. Хоёрт нь Монгол бол нүүрснээс гадна хоёул зөндөө нүүрсээр лээ те. Хоёр дахь том асуудал бол ЗИС. ЗИС-ийн том тоглогч болох хувьтай. Яагаад тэгэхээр геологийн хөгжил байна. Бид нарт туршлага байна. Эрдэнэт
үйлдвэр, оюу толгой 2 том төсөл орж ирсэн. Цаашдаа бид нар дахиад зөндөө олон төслүүд хэрэгжих боломжтой хүлээлтийн горимд байж байна. Ягаад шинэ төслүүд маань орж ирэхгүй, бужигдахгүй байна вэ? Гэсэн чинь бас нөгөө хуулийн дээрээ хориг тавьчихсан. Амнаатын хориг. Өөрөөр хэлбэл хятад улсад жишээ нь зэсийн төсөл хийхэд амнаат нөөцийн төлбөр нь 3-10% дотор байгаа. Манай дээр болохоор одоо Эрдэнтийн төлж байгаа амнаат 21.6%. Энэ ашиг тусламжийн хуулийн дээр нэг юм залт өгдөө. Зэсийн үн $5,000 тонн өрөхөд хүртэл амнаат нь 5% байна. Тэгээд тэрнээс дээш огцом өсөөд 1 центийн зөрүүн дээр амнаат нь 19% бол. Тэгээд одоо бодит байдлаар 20% байна. Тэгэхээр та энэ нэгэн хөрөг оруулагч аль нэг улсад зэсийн хайгуул баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа бол хаана ашигтай вэ гэдгээ бодно. Уг нь би Монголд хийчээд бүтээгдэхүүнээ дэлхийн тал хятад руу зараад мөнгө олоод монголчууд тэнд үйлдвэр технологиор монголчууд мөнгө олоод ингээд сайхан баймир байдаг. Гэтэл Монголд очихоор дэлхийгээс 2 дахин өндөр амнаа тавьсан биз дээ. Тэгээ энэ бол зориуд юм уу? Эсвэл зүгээр л юм балаа заалт юм уу? Энийг одоо солих цаг нь болчихжээ. Эрдэнэ төлөвлөрч одоо нөгөө Оростой хамтарсан биш одоо 100% Монгол болсон. Оюу толгой ингэж явж идэг. Оюу толгой ууслахаар 5% амнаа тавьж байгаа шүү дээ. Докторжуулсан гэрээтэй. Тэгэхээр одоо тэгж аргагүй байдлаар бас 3 төсөг оруулж ирэхин тулд дахиж тэгж нэг давруулаад байх нааши. Тэгвэл юм дэлхийд байхгүй 20% гэдгээр зориуд хөрөнгө оруулалтыг хаагаад стратеги орд болгож жогоод чиний оруулсан хөрөнгийн 3.1-ийг л чи эзэмшин шүү гэж зориуд айлгаж хөөгөөд тэгээ Монголыг ингэж нэг вакуумжуулж тусгаарлаж агаад тэгээ хөрөнгө оруулагч орж ирэхгүй болцохоор зэрэг за тэгвэл ерөөсөө энэ над ашиггүй ордуудаа ингэж өгч бартарч тэгээ ингэж мөнгөний аваад ингэ бүтээн байгуулалт хийе. Гээд ингэж нэг тийм төр мэднэ. Төр гэдэг бол тэр засгийн газар мэднэ. За төр гэдэг чинь субъектив, зас хитрхи хийсвэрийн абстракт. Засгийн газар мэднэ. Засгийн газар чинь бол нам баггүй зана. Тэгээ энэ хідэн намын дарга нар чи өөрөө бусад намуудынхаа илүү том бярта гадны улс төрчдийн нөлөөнд орох эрсдэлтэй. Ийм модель рүү бид нар яваад байна. За одоо залуучууд маань сэтгүүлчид маань үүнийг анхаараасаа тэгэхээр энэ төрийн өмчийн юмнуудаас холдё. Улс төрчдөөс уул уурхаагаа холдуулъя. Эн чинь бүгдээрээ энэ одоо болоод байгаа хямралын цаад асуудлаа. Тэгэхээр энэ хямрал үргэлжлээд явнаа гэж халдуулахын тулд анхаарал хандуулахын тулд би тэр нүүрсэн дээр жишээ аваад тэр нүүрсний улааг цэгцлэх нь бол Эрдэнэс 5-7-ог нэх иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэх гэж танилцуулга хийсэн. За баярлалаа. Ингээд бидний хүлээж авч манай студид ирж энэ нүүрсний одоо хулгайн схем ямар юугаар явсан гэдгийг энэ дээр сайхан тайлбарлаа гэж би ойлгож байна. Тэгээд бас нэг энэ татврын асуудлуудаас болоод манай одоо том ордууд хөдлөхгүй байгаа тухай та бас саналаа хэллээ. Тэгээд энийг та одоо их хурлын гишүүддээ сайн ойлгуулж ил энийг л одоо буцаах л арга чаргал бодох бас тийм ээ. Тэгээ энэ ажилтан танд амжилтыг хүсье. Улсын хурлын гишүүний үүрэг. Тий. Ингээд таны цаашдын амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа 4 баяртай.